Мөнгөний луужин мөнх эрдэнэтэй хамт нэвтрүүлэг маань инхүү эхэлж байна. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид шатхууна шийдэх хэмээх сэдвээр ярилцах болно. Нэвтрүүлгийн зочноор Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д. Алтан цэцэг оролцож болно. За ингээд бүгдээрээ юун төрөнд шатхууна шийдъя хэмээх сэдвээр ярилцахад бэлэн болоод байна. За ингээд бид ер нь хэдий хэмжээний шатхууныг жилдээ хэрэглэдэг юм бэ гэдэг асуултыг бас бүгдээрээ сонирхож үзье. Ер нь ямар хэмжээний шатхуун хэрэглэдэг болоод яаж нийлүүлэлт нь багасаад яаж хэрэглээ нөсөөд хэдхэн 7 хоногийн өмнө бид хэдэн цаг очрлох нөхцөл байдалд хүрвэ. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг өнөөдөр бүгдээрээ ярилцах болно. За 2020 онд бид ямар хэмжээний I92 шатхуун хэрэгжилж ийсэн бол энэ ногоон графикаар харагдаж байна. За харин дизель түлшний хувьд бол энэ цэнхэр графикаар харагдаж байна. За та бүхэн графикаас харах юм бол 2022 оноос хойш бол бидний хэрэглээ буюу одоо импортоор авж байгаа шатхууны хэмжээ бол огцом нэмэгдэж эхэлсэн байна. 2022 онд 630 мянган тонн I92 бензин хэрэгжилж ийсэн бол 2024 онд 870 мянган тонн болж өссөн байна. За харин дизель түлшний хувьд 1 сая тонн дизель түлш бид хэрэглэдэгсэн бол 2024 онд 1.6 сая тонн дизель түлш хэрэглэсэн байна. Тэгэхээр энэ хүү өсөлт бол мэдээж нүүрсний экспортын өсөлттэй холбоотой. Ялангуяа дизель түлшний хэрэглээний өсөлт бол уулуурхай салбарт ихээхэн ашиглагддаг. Учираас уулуурхай салбарын өсөлтийг дагаад дизелийн хэрэглээ бол нэмэгддэг. За мөн шатхуун буюу одоо I92-ийн хувьд бол энэ бол бидний өдөр тутам хэрэглэдэг өргөн хэрэглээний шатхуун байж байгаа. За энэ үзүүлэлт маань ч гэсэн бол жил болго өсөж байна. Мэдээж хэрэг бид манай эдийн засаг жил болго өсөж байна, хүн ам өсөж байна. За үүнийг дагаад машины хэрэглээ бол нэмэгдэж байгаа учраас энэ үзүүлэлт тогтмол өсдөг юм аа. За тэгвэл бид энэ хэмжээний шатхууныг бид хаанаас худалдаж авдаг вэ гэдэг асуултанд хариулъя. Тэгэхээр бидний хувьд бол Оросын холбооны улсаас бараг одоо бүрэн 100% бараг Оросын холбооны улсаас шатхуун түлшээ худалдаж авч байна. За яагаад тэгвэл бид нар энэ өнгөрсөн хугацаанд бүгд найрамдах хятад ард улсаас энэ бензин, энэ шатхуунаа, энэ дизелийг одоо худалдаж авч болохгүй байгаа юм байна. Яагаад энэ олон жилийн туршид бид нар Оросын холбооны улсаас л худалдаж авд юм бэ гэдэг асуултанд бол шатхуун импортлогч компаниудын мэрэгжлийн одоо хүмүүс юу гэж хариулж байгаа гэхээр бүгд найрамдах хятад ард улсаас импорт хийхэд бол нэг төвөгтэй асуудал нь бол төмөр замын царгийн асуудал байдаг гэж. Тэгэхээр хятад улсаас Монгол улс руу импортоор одоо шатхуун оруулж ирэхэд мэдээж төмөр замаар орж байна. За царгийн асуудлаас болоод тэр ачааг шилжүүлээ ачуулах ачих асуудал үүснэ. Шилжүүлээ ачиж байгаа энэ бараа маань өөрөө шингэн төлөвтэй байж байгаа. Тэгэхээр улам бүр хүндрэл дагуулдаг гэдэг. За ийм асуудал байна. За мөн дээрэс нь шатхууны чанарын асуудал. Тэгэхээр хятадын хувьд бол дандаа одоо евро 5 6 ангиллын тийм шатхууныг хэрэгжилж байгаа бол бид нар бол өнөөдрийн хүртэл шатхууны зэрэгэл ангиллын хувьд түүнээс одоо муу чанартай шатхууныг бол хэрэгжилж байна. За тэгэхээр тэр хэмжээний тийм чанартай шатхууныг одоо авчираад хэрэглэе гэх юм бол мэдээч хэрэг яадаг вэхээр үнэ нь бол өндөр болоод эхэлдэг. За үн өндөр болоод эхэлж байгаа учраас худалдаа авагчдын хувьд бол худалдаж авах сонирхол нь бол буураад явчихж байгаа. За ийм учраас бид бол хятад улсаас хүссэн хэмжээндээ одоо ийм өндөр хэмжээгээр одоо импортоор шатхуун авч хэрэглэж бол чадахгүй байдгаа гэдэг. За ийм одоо асуудлыг бол бас дэвшүүлж ярьж байгаа юм аа. Тэгэхээр бид ер нь цаашдаа одоо их хэмжээний импорт хийж шатхуунаа нөөцлөх байдлаар асуудлыг шийдэх нь зөв юм уу? Аль эсвэл гаднаас хараад бус байдлаа үгүй хийж бие даасан өөрсдийн гэсэн шатхуун үйлдвэрлэгч компанитай үйлдвэртэй болох нь чухал юм уу гэдэг ийм хоёр сонголтын асуудал. Хоёр сонголтын дээр бол бид нар ирж байгаа юм. За тэгэхээр энэ бас нэг юм сонирхолтой графикийг та бүхэнд бэлдэж харуулъя гэж бодлоо. Тэгэхээр I92-ийн импорт очрлох хэмжээнд хүртэл буурсан юм уу те? Одоо 2-7 хоногийн өмнө бол монголчууд одоо маш урт дарааллыг шатхуун түүх станцууд дээр үүсгэж хэдэн цагаар очрлож тийм үү. Тэгээд шатхуунаа одоо яг авдгийн даваан дээр
шатхуун түгээх станцынх нь одоо бензин дууссан гэдэг тийм үү. За дээрээс нь одоо дамалж зарж ийн гэдэг тийм одоо канистрт хийцэн бие биендээ ингээд зарж ийн гих мэтчил. Тэгээд өчнөө том ингээд асуудлууд бол гарлаа. За тэгэхээр тэгвэл яг үнэхээр одоо Орос улбаны улсаас энэ шатхууны импорт цаанаасаа нийлүүлэлтэн тийм үлэмж хэмжээгээр буураад тэгээд үнэхээр одоо хитэн цагаар очрлох юм очир үсц юм уу гэдэгт хариулахын тулд статистик харъя. Тэгэхээр 2024 оны эхний 9 сарын байдлаар бол Монгол улс 630 мянган тонн I92 бензинийг бол импортоор авч хэрэглэж байсан байна. За тэгвэл 2025 оны 9 сарын эхний 9 сарын байдлаар 610 мянган тонн буюу 20 мянган тонноор одоо бага хэмжээний шатхууныг бол импортлжээ гэдэг ийм статистик харагдаж байна. За тэгэхээр энэ бол тийм одоо өндөр хэмжээний одоо таналт бол биш байна. Нөгөө талдаа бол энэ очир маань юунаас үүссэн байж болохоор байна гэхээр бидний одоо хэрэглээ бол харин жил болгон нэмэгдээд байгаа. Тэгэхээр өнгөрсөн оны мөн хэрэглээ автомашины одоо тоо за нөгөө талдаа энэ оны одоо автомашины тооны хооронд бол багагүй хувийн өсөлт гарсан байна. Тэгэхээр бидний одоо автомашин хэрэглэж байгаа тэр хэрэглээ автомашин унж байгаа хүмүүсийн тоо бол жилээс жилд өссөөр байгаа учраас нийлүүлэлт хэвийн одоо байх нөхцөлд за баг зэргийн одоо бууралттай тийм ийм байх нөхцөлд хэрэглээ нөгөө талдаа одоо өндөр байгаа учраас одоо хомсдол үүсэх ийм нөхцөл рүү бол одоо орж эхэлж байгаа. Гэхдээ хідэн цагаар очрлох хэмжээнд байсан уу гэвэл бас үгүй байгаа юм. Тэгэхээр би энэ дээр бол юу хэлэх гээд байгаа гэхээр ард иргэд маань одоо иймэрхүү асуудал дээр бол бас их оронч байх хэрэгтэй байна. Яг өөрийнхөө хэрэглээндээ таарсан хэрэглээндээ аваад яваад ахад бол саяных шиг одоо хідэн цагаар очрлох хин хиндэ асуудал үүсгэхээр ийм одоо төвшөнд бол нийлүүлэлт цаанаасаа буураагүй байсан байх шүү. Бид өөрсдөө сэтгэл дотроо сэтгэл зүйдээ оюун бодолдоо хомсдол үүсгэсэн байна гэдгийг бол бас энд хэлэх нь зүйтэй хаа гэж бодож байна. За мэдээч хэрэг бол баруун бүсийн нийлүүлэлт бол Оросын улбаны улсын шийдвэрээс болоод шууд нийлүүлэлт нь бол тасарсан доголдсон асуудал бол байгаа. Тийм учраас төвийн бүс нийлүүлсэн шатхуунаас баруун бүс рүү тээвэрлэж байгаа асуудал бол байсан уу гэвэл байсан. Тэгэхээр хөдөө орон нутагт одоо шатхуун ингээ хомсдчлаа гэдэг тэр шуум давлгаалж явсаар хагаад Улаанбаатар хотод маш хүчтэй орж ирж байгаа. За энэний үр дүнд бол хүмүүсийн сэтгэл зүйд хүмүүсийн оюун бодолд шатхууны хомсдол төлхөө үүссэн. Тэр хүлээлт тэр бодол маань бодит үйлдэлээр биднийг 4 цаг 5 цаг очрлуулах хэмжээнд бол хүргэлээ. За харин яг өнөөдрийн байдлаар бол нөхцөл байдал харьцангуй хэвийн болсон байна. Шатхуун түгээх станцуудын гадаа тийм их очр бол харагдахгүй байна. Тэгэхээр иймэрхүү асуудал дээр бид их оронж байж бие биендээ асуудал төгөлд чирэгдэл учруулахын оронд яаж энэ нөхцөл байдлаас үндэснээрээ гарах вэ гэдэг зүйлийг л шийдлийг л бид нар ярьдаг байх нь бидний урт хугацаанд ирээдүйд бол нэн чухлаа гэж бодож байна. За дизелийн хувьд бүгдээрээ харъя. 2024 оны эхний 9 сарын байдлаар 123 сая тонн дизель түлш хэрэглэлт импортоор авсан бол 2025 оны эхний 9 сарын байдлаар 136 сая тонн дизель бол импортоор авсан. Өөрөөр хэлбэл бүр өнгөрсөн оноос бол өсөлттэй байх жишээ нь. Тэгэхээр эндээс бас нэг зүйл бол харагдана. За юу вэ гэхээр яг Оросын улбаны талаас дайнтай холбоотойгоор одоо дотоод үйлдвэрлэл буураад тэгээд манайх руу нийлүүлэх хэмжээгээ одоо бууруулахад хүрэж байгаа юм уу? Аль эсвэл нөгөө тал бас эдийн засгийн өнцөг байна уу гэдгийг ялгаж салах хэрэгтэй байна. За дизель түлш бол уул уурхай төлхөө ашиглагддаг. За дизель түлшний үн бол зах зээлийн зарчмаараа тогтоод явдаг юм байна. Өөрөөр хэлбэл одоо олон улсын зах зээл дээр шатхууны үнэтэй одоо ямар байна? За тэр дундаа манай шатхууны үнийг тогтоодог Сингапурын бирж дээр одоо үн ямар байна? Яг тэр одоо үнээр зах зээлийнхаа үнээр ханшин тогтоод худалдаа авалт арилж байгааг явж байгаа. Тэгэхээр дизель түлшний хувьд болохоор өндөр
буюу их нийлүүлэлт нь илүү байгаад байдаг. Өнгөрсөн оноос танагдаагүй байгаа шалтгаан бол мэдээж Оросын холбооны улс талдаа ч гэсэн дизель түвш бол уулуурхад ашиглаж байгаа. Ард иргэдийн амьдралд бол ашиглагдахгүй байгаа. Нөгөө талдаа зах зээлийн үнээр зарах боломж нь байгаа учраас нийлүүлэгчийн хувьд бол өөрийнхөө одоо санхүүгийн ашгийг хараад нийлүүлэлтээ хийж байна гэдэг бас ийм нөгөө өнцгийг гаргаж ирж болж байгаа. За харин AI-92-ийн хувьд бол яадаг вэ гэхээр төрөөс маш их оролцоотойгоор ханшийг бол тогтож идэг. Зарим тохиолдолд одоо хэдэн жилээр үнийг нь тогтвортой байлгах гэрээ хийдэг. Энэ үнийн хийж байгаа тэр гэрээ хийж байгаа тэр үнэн нь өөрөө тухайн цаг мөчид дэлхийн зах зээлийн үнээс өндөр байж болно, бага байж болно. Хэрвээ тухайн цаг мөчид дэлхийн зах зээлийн үнээс гэрээний үн өөрөө бага байх юм бол гэрээний үнээр зарах нь бол Оросын холбооны улсын хувьд ашигтай. За харин эсвэргээр тухайн зах зээл цаг мөчид зах зээлийн үнэ нь өндөр. За манайд зарж байгаа гэрээний үн бага байх юм бол биднэрт бага үнээр зархаас илүү зах зээл рүү өндөр үнээр зарах нь бол санхүүгийн ашигтай болж эхэлнэ. Нэгдүгürt. За хоёрдугаарт мэдээж хэрэг Оросын холбооны улсын дотоод зах зээл бас бензиний одоо нийлүүлэлт доголдсон багасж байгаа гэдэг одоо ийм мэдээлэл тасалдсан гэдэг ийм мэдээлэл бол бас байна. Тэгэхээр энэ удаагийн энэ шатхууны одоо тэр дундаа 92-ийн энэ хомсдол гэж яриад байгаа энэ зүйл бол хоёр шалтгаантай байж болохоор байна. Нэгдүгээрт үнэхээр одоо дотоодын хэрэглээгээ хангаж чадахгүй хэмжээнд Оросын үйлдвэрлэл унсан байж болохоор байна. Нөгөө талдаа үнийн зөрүүнээс үүдэлтэйгээр бидэнд зарах хэмжээгээ одоо бууруулах энэ сонирхол бас үүссэн байж магадгүй юм. Тэгэхээр аль ч тохиолдолд бид гаднаас хараат хэвээрээ байгаад байна. Тэгэхээр гаднаас хараат биш харин бие даасан болохын тулд бид яах ёстой вэ гэдэг асуултанд бол хариулах нь чухал болж байна. За нөөцийн сав бариад асуудал шийдэгдэх үү? Тэгэхээр Ажил Эрдэс Баялагын яамны сайд Дамдын яам одоо хэвлэлд мэдээлэл өгсөн байна. Цаашид олон жилийн турш яригдж бодиттой үйлдэл хийдэг үе явж ирсэн түл шатхууны агуулгаа яаралтай барьж байгуулах хэрэгтэй байна. Бид 2026 онд 1 сарын хэрэглээг нөөцлөх хэмжээний багтаамжтай нөөцийн савыг бол байгуулна гэж. За тэгэхээр одоо бол Монгол улс нэг 440 мянган тонн одоо шатхуун нэг одоо нөөцлөх юм хүчин чадалтай гэж. За энэ маань бол нэг сар гарны хэрэглээний одоо хэмжээ байгаад байна. Тэгэхээр манай улсын хувьд бол хамгийн ихтэй нэг сар гарны хэрэглээгээ нөөцлөж чадна гэсэн үг. Тэгэхээр мэдээж хэрэг цаанаас нийлүүлэлт багасж байгаа тохиолдолд энд нөөц өндөр байх нь бол асуудлыг давж гарах тактикийн шийдэл мөн үү гэвэл бол мөн. За яг энэ зарчмаар бас Америкийн нэгдсэн улс ч гэсэн стратегийн нөөц бүрдүүлдэг маш том нөөцлөх савнуудтай байдаг. Гэхдээ тэнд нэг зүйл өөр. Тэнд юу өөр вэ гэхээр үн зах зээлийн жишгээр явдаг. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ нөөцийн савыг ингэж барьж нэмэгдүүлэх нь бол гол зорилго нь бол бензин буюу одоо 95-ыг нөөцлөх тэр нөөцийн савыг барих гэж байна гэж миний бодод ойлгож байгаа. Ягаад тэгэхээр асуудал нь иргэдийн хэрэгэлдэг 92 дээр байгаад байгаа учраас. Гэтэл нөгөө 92-ийнх нь үнийг төрөөс тогтмол оролцож зохицуулдаг. Зарим үедээ тий алдаатай, алдагдaltaй, зарим үедээ одоо ашигтай байх ийм нөхцөл байдал бол эндээс үүсдэг. За тэгвэл ийм үнийн зохицуулттай ийм зах зээл дээр нөөцийн сав агуулгыг барьсан ч гэсэн аж ахуй нэгжүүд энэ төрлийн бензинийг нөөцлөх сонирхол нь одоо ямар байх юм болоо гэдэг бас нэг асуултын тэмдэг гарч ирж байгаа. Тэгэхээр эндээс бол юу гэж хэлэх гээд байна гэхээр нөөцөө бид нар бүрдүүлэх зорилгоор сав байгуулж болно. Тэгвэл тэр савыг дүүргэх нэгдүгээр санхүү мөнгөний асуудал хаана байгаа юм бэ? Яаж шийдэх юм бэ? Хоёрдугаар олон улсын зах дээр, дэлхийн зах дээр үн дээшээ доошоо хэлбэлзээд байгаа энэ цаг мөчид төрөөс тэр зах зээлийн зарчмаар биш гэрээ байгуулах замаар оролцоод байдаг. Тэр шийдвэр нь огцом янз бүрээр гараад байдаг бол энэ хувийн хөвшлийнхэн чинь яаж өөрсдийнхөө одоо орлогыг, ашгийг төлөвлөх юм бэ гэдэг ийм одоо асуудал бас эндээс гарч иж болцшгүй маа гэж
бодогдож байна. За ингээд бидний хувьд бол гаднаас шатхууны бүрэн хараат байгаа нь үнэн. За өнгөрсөн хугацаанд шатхууны тасалтал, очор үргэлж болдог байсан. Яг л тэр үйл явдал болдгоороо боллоо. Гол нь цаашдаа яах вэ? Энэ удаад бид 92 гээд иргэдийн өргөн хэрэглээний шатхуун дээр тодорхой хэмжээний нийлүүлэлт буурснаас болоод нийгэмд шуумт харснаас болоод хэдэн цаг очрлоо. За тэгвэл яг бодит амьдрал дээр Оросын холбооны улсын зүгээс дизель түшийг нийлүүлэх хэмжээнд бодитоор бууруул явах. Хэрвээ ийм үйл явдал болох юм бол манай уул уурхай зогсно гэсэн. Уул уурхай зогсно гэдэг бол манай их эдийн засгийн хөдөлгөөр зогсно гэсэн. Өөрөөр хэлбэл бид экспорт хийж орлого олдог ганц салбарынхаа үйл ажиллагааг доголдолд оруулж байна гэсэн. Тэгэхээр цаашдаа тэгвэл дизель түлшийг тасалдуулахгүй байх, нийлүүлэлт нь хэвийн байх ийм баталгаа байгаа юу гэдэг асуулт эндээс гарч ирж байна. Мэдээч хэрэг энэ дээр бол хинч баталгаа байгаа гэж бол хэлж чадахгүй хаа гэж бодож байна. За тэгвэл асуудлыг яаж шийдэх вэ? Шатхуунаа яаж шийдэх вэ? Гэвэл мэдээч хэрэг бид лотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж хараат бус байдлаа бууруулах. За тэгвэл их шатхуун импортоор авах биш. Их хэмжээний нөөц бүрдүүлэх биш. Харин дотоодоос шатхуунаа бензинээ дизелийг үйлдвэрлэдэг үйлдвэрийг бид бариад эхэлсэн байж байгаа. 2018-2019 онд тэзүүгийн хийгдсэн энтэг улсаас хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр санхүүжилт нь шийдвэрлэгдсэн дотоодын шатхууны үйлдвэр одоо баригдаж байна. За энэ үйлдвэрийг бол EPC буюу инженерчлэл, барилга угсралт, худалдаа авалт гэсэн энэ гэрээний зарчмаар бол барьж байгуулж байна. За ингээд түлхүүр гардуулах нөхцөлтөөр 2028 он гэхэд ашиглалтанд орно гэсэн төлөвлөгөөтэйгээр бол ажиллаж байна. За санхүүгийн талаас нь аваад үзэх юм бол 2018 онд тэзүү нь бол 2.3 тэрбум доллараар тооцоололтоогоор анх батлагдчихсан бол сая 2025 онд 1.7 тэрбум доллар болж өссөн байж байгаа. За нөгөө талдаа энэ энтэг улсын энэ үйлдвэрийг барихад санхүүжүүлж байгаа санхүүгийн их усүр бол 20 жилийн хугацаатай жилийн 175% хүүтэй хөнгөлөлттэй юм зээл байгаамаа. За тэгэхээр одоо энэ үйлдвэрийн одоо барилга байгууламжийн гүйцэтгэл бол 50% та явж байна. 2028 онд бол ашиглалтанд орох юм төлөвлөгөөтэй байна гэдэг ийм одоо мэдээллийг бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс гүйцэтгэх захирлын ярилцлагаас нь бол харж болох нэ. За хамгийн сүүлийн мэдээ гэвэл автобензин, дизелийн түлш, шингэрүүлсэн шатдаг хий, онгоцны түлш зэрэг бүтээгдэхүүнүүдийг бол энэ үйлдвэрээс гарна. Энэ үйлдвэрийн хүчин чадал бол 1.5 сая тонн орчим бүтээгдэхүүнийг бол гаргана гэж байна. За ингэснээрээ бол бидний одоо импортоор худалдаж авч байгаа нийт хэрэглээний 50 орчим хувийг бид дотоодоосоо өөрсдөө хангах ийм боломжтой болох нэ. За хамгийн одоо эсрэл дагуулж байгаа асуудал бол энэ үйлдвэрт нийлүүлэх газрын тосыг хаанаас нийлүүлэх вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр газрын тосны түүхий дээр хангах орд нь бол Дорнод аймгийн Матад суманд байрлаж байгаа. За энэ үйлдвэр болон Матад сум хоёрын хооронд бол 527 км зайтай. Тэгэхээр энэ хооронд одоо дамжуулах хоолойг бол байгуулж байна. За хэвлэлийн мэдээллээр бол 521 км хоолойг бол барьж байгуулсан. За булж одоо ашиглалтанд оруулахад бэлтгэж байгаа гэдэг. За ийм мэдээллийг бол өгсөн байгаамаа. Тэгэхээр мэдээч хэрэг төсөл 50-ын гүйцэтгэлтэй явж байна. За цаашдаа 2028 он гэхэд бол бүрэн дуусахын төлөвлөгөөтэй байна. Хамгийн гол нь газрын тосыг хаанаас нийлүүлэх вэ? Яагаад энэ хамгийн том асуудал байна вэ гэхээр бид жилдээ ерөөсөө 500 гаруй мянган тонн газрын тосыг олборлож экспортлж байгаа. За тэгэхээр энэ газрын тосны үйлдвэрт түүхий нефт нийлүүлэх асуудлыг
төр засаг яаралтай шийдэх шаардлагатай байна. Яг гэвэл үйлдвэрийн хүчин чадал, бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1.5 сая тонн бүтээгдэхүүн гаргана. Харин Монгол улс жилдээ 500 гаруй мянган тонн түүхийн нефт олборлож экспортлож байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлаараа харах юм бол энэ тоон статистикаар харьцуулж үзвэл үйлдвэрийг бүрэн хангах хэмжээний нөөц газрын тосны нийлүүлэлт бол яг өнөөдрийн байдлаар бол алга байна. За тэгвэл үүнийг бий болгох ажлыг засгийн газар яаралтай хийх шаардлагатай байна гэдгийг энд онцолж хэлэх нь зүйтэй. За шатхууны хувьд, үйлдвэрийн хувьд үнэхээр ашиглалтанд орсны дараа бид ямар хэмжээний мөнгөн урсгалыг эдийн засаг талаас хэмнэх вэ гэвэл бензиний хувьд бид 1.900 мянган тонн бензинийг бол өнгөрсөн жил хэрэглэсэн. За дизелийн хувьд бол 1.6 сая тонн дизель түшиг хэрэглэсэн байгаа бол мөнгөн дүнгийн хувьд бензин дээр бид 600 сая доллар зарцуулсан. Дизелийн хувьд бол бид нар 1.3 тэрбум долларыг дизель худалдаа авахд зарцуулжээ. Тэгэхээр энэ хэмжээний ойролцоогоор 2 тэрбум долларын гарах мөнгөн урсгал Монголын эдийн засагт жил болгон бий болж байна. За тэгвэл энэ үйлдвэр ашиглалтанд орсноор жил энэ мөнгөний 50% буюу 1 тэрбум долларыг нь дотооддоо авч үлдэх ийм боломж гарах нэ. Ийм хэмжээний мөнгийг эдийн засагт авч үлдэх нь байна. Валютыг энэ болгоныг ард байгаа тэр хүмүүс ажил хийж цалин орлоготой болох нь байна. Нийгмийн даатгал татварууд төлөгдөх нь байна. За мөн дээрээс нь энэ үйлдвэрийн тодорхой хэмжээний ашигтай ажиллаад эхлэх юм бол тэр ашиг нь бол мэдээж баялагын сангуудад хуваарлагдаж Монголын иргэн бүрт тодорхой хувь болж очих ийм боломж бол бас үүсэх юм аа. Тэгэхээр том дүр зургаар нь аваад үзвэл эдийн засгийн аюулгүй байдал хангагдах, валютын гадагшлах урсгал буурах, үүнийг хэрээр ам долларын ханш тогтворж цаашилбал макро эдийн засгийн тогтвортой байдал нэмэгдэх, эдийн засгийн тогтвортой өсөлт хангагдах гэх зэрэг стратегийн томоохон асуудлууд, эдийн засгийнхтэй холбоотой стратегийн томоохон асуудлуудыг энэ үйлдвэр ашиглалтанд орснороо шийдэж чадхаар байна. За ингээд нэвтрүүлгийн дараагийн хэсэгт Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэх захирал алтан засаг захиралтай төслийн талаар дэлгэрэнгүй ярилцуулна. Баярлалаа. За нэвтрүүлэг зочны цагаар үргэлжилж байна. Өнөөдрийн сэдэв маань бол шатхуунаа шийдий хэмээх сэдэв байна. Тэгэхээр шатхууны асуудал бол Монголын эдийн засгийн аюулгүй байдал үндэсний тусгаар тогтнолтойч хүртэл холбогдох маш том, маш чухал Монгол хүн бүрийн анхаарлаа хандуулах ёстой сэдэв гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас өнөөдөр бид Монголын газрын тос боловсруулах үйлдвэр компани гүйцэтгэх захирал Монгол улсын зөвлөх инженер доктор алтан цэцэг зөвлөлийг нэвтрүүлэгт ороод урилга хүлээн авсан танд баярлалаа. За баярлалаа. Хөрсөн явдал баярлалаа. За тэгэхээр захирлаа юм байна л да. Монгол улс анх удаа шатхууныхаа үйлдвэрийг өөрсдөө бариад өөрсдөө шатхуун хэрэглэе гэдэг 2019 онд энэ ажлыг эхлүүлсэн. За өнөөдрийг хүртэл бол тасралтгүй үргэлжилж байна. Мэдээж том бүтээн байгуулалт мега төсөл олон талын оролцоо, олон талын харилцааг зохицуулах асуудал гарч байгаа баг. Тэгэхээр энэ төслийг ингээд өнөөдрийг хүртэл эхнээс нь тийм ээ солигдохгүйгээр өдөрдөж авч явж байгаа хүн бол ийм том төслийг баг та ганцаараа л болж байгаа шүү энэ Монголын түүхэнд. Тэгээд Монгол талаас төрийг төлөөлөд бас ажиллаж байгаа хүн шүү дээ тийм ээ. Тэгэхээр хамгийн түрүүнд асуулт юу вэ гэхээр яг та өөрийгөө танилцуулаач те. За мэдээч хэрэг алтан цэцэг. Тэгтээ яг ямар мэрэгжлэр, ямар сургууль төгссөн, ямар ажлын туршлагатай яагаад ер нь энэ газрын тосыг та барьж авах гэдэг их сонирхолтой асуулт. За намайг Даштогийн алтан цэцэг гэдэг. Би Монгол газрын тос боловсруулах үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэх захирал. За боловсролын тухайд би бүгд найрамдах холбооны бүгд найрамдах Герман улсын Берлин хотод эдийн засгийн чиглэлээр чөлөөт их сургууль, техник эдийн засгийн дээд сургуульд эдийн засгийн чиглэлээр өргөдөл макро эдийн засаг,
банк даатгалын эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр бол төгссөн. За сургуулаа төгсөж ирээд Монголд ер нь ихэнхдээ геолог, газрын тосны чиглэлээр бол ажилласан төрийн байгууллагад. За дараа нь бол миний 2 дахь боловсрол бол мөн одоо Герман улсын Фрайбергийн техникийн их сургууль уулуурхан академид инженерийн чиглэлээр суралцаж эрдмийн зэрэгээ бол энэ инженерийн чиглэлээр бол хамгаалсан техник ухааны доктор. За энэ төсөл бол 2015 онд Энтхийн одоо ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчиж ирэхдээ Монгол улсын хөгжлийн одоо төслүүдэд зориулж 1 тэрбум Америк долларын хөнгөлтэй зээл, нэн хөнгөлтэй зээл олох хол мэдэгдсэн. За үүнийг бол засгийн газраас 2017 онд за энэ зээлийн хөрөнгөөр газрын төс боловсруулах үйлдвэр байгуулахыг одоо шийдвэрлээд тээд зүгийн хийсэн байдаг. Техник эдийн засгийн үндэслэл бол эцэслэл нь бол 2019 оны эхэнд ингээд бид бол үйлдвэрийн ерөнхий концепц, технологийн байгууламжууд дээр бол ингээд тохиролцоод тооцоол хийж үзэхэд 1 тэрбум 236 сая доллар болж исэн. Ингээд төрийн шийдвэр гарснаар бид нар үйлдвэрийн инженерчлэлийн ажлаар бол одоо энэ бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа. Инженерчлэлийн ажил бол 2019 оны 6 сард Энтхийн одоо Engineers India гэж компанитай төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулснаар л эхэлсэн гэж үзэж байна. За тэгэхээр таны хувьд болохоор яг бис таны нөгөө өмнөх ярилцлагуудыг уншсан л да. Тэрэн дээр болохоор таны яг дипломын сэдв чинь Монголд одоо газрын тос үйлдвэрлэх үйлдвэр гэсэн сэдв байсан тийм үү? Тэгэхээр энийг та одоо диплом хамгаалж байгаа буюу тэр чи одоо бүр нэлээд хэдэн жилийн өмнө хамгаалсан байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь ягаад энэ чиглэлээр бүр диплом бичих болов? Одоо Монгол улсад нь газрын тос боловсруулах шинэ одоо энэ салбарыг бий болгож байгаа энэ үйлдвэрийн одоо концепц, эдийн засаг, загварчлал модель Монголын газрын тосны шинж чанар тийм ээ. Энэ чиглэлээр бол би диссертацийн ажил бичсэн. Энэ бол миний диссертацийн ажлын одоо сэдв юм байна. За би одоо 2013 онд хамгаалж ирсэн. За сэтэл нь ханаас гарсан хэрэг би өөрөө одоо бас тухайн үед 2005 оноос эхэлж ашигт малтмал газрын тосны газарт ажиллаад одоо энэ бүгд найрамдах татар улсын Петрочайна Дачин компани одоо хөрөнгө оруулалтаар асар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн Дорн аймгийн Тамсгийн сав газарт одоо өнөөдрийн газрын тосны 2021 19 20 21 дугаар талбайд бол их хэмжээний геолог хайгуулын ажил бол хийгдсэн. 2 хэмжээс 3 хэмжээс чичирхээлийн судалгаа. За ингээд олон тооны өрөмдлөгийн ажлууд, хайгуулын өрөмдлөгийн ажлууд энэ хийж. За тэр үед бол одоо бас өөрийнхөө одоо ажлынхаа чиг үүргийн хүрээнд энэ ажилд бол одоо ажлыг оролцож явлаа. За ингээд Тамсгийн сав газарт Монголын одоо Тамсгийн сав газараас тос гарч ирээд за Улаанбаатарт ирэхээр одоо энэ төс шатхууны зовлон ярьдаг тийм ээ. Энэ одоо саяхан болсон энэ юу чинь байсаар л байсан шүү дээ. Олон жилийн байсаар хизээд байсан тийм. Тэгэхээр энэ бол газрын тос боловсруулах үйлдвэр барих нэгдүгээр болж өгвөл өөрийнхөө тосыг боловсруулах энэ бол одоо айгүй чухал юм байна гэдгийг л өөрөө бол би олж ер нь бол мэдрээд ийм ажлыг хийх юмсан гэсэн энэ бас өксөлтэй хөтлөгдөж энэ чиглэлээр суралцаж дахин суралцаж эрдмийн зэрэг энэ төр хамгаалсан. Тэгэхээр таны хувьд бол суур бол одоо санхүү эдийн засгийн бакалаврын суурьтай, магистрийн суурьтай. Тэгээд доктор бол энэ бүр докторийн диссертацийн сэдв бүр газрын тос боловсруулах хаар ингээд хамгаалсан буюу инженерчлэлийн тал руу бас хамгаалсан. Гэдэг маань бас юм миний бодлоор бол бас энэ одоогийн энэ том төслийг өдөртөхөд давуу тал үүсгэж байгаа болов уу гэж бодож байна. Тийм. Ер нь бол одоо энэ газрын тос боловсруулах үйлдвэр олон улсын хэмжээсээрч тэр мега төсөлд бол орно. 10 жилийн өмнө бол 500 сая доллараас дээш өртөгтэй төслийг бол мега төсөлд хамруулж авч үздэг байсан. Манайх бол ямар ч байсан мега төсөл. Гэхдээ энэ төсөл дээрээс нь бид нар одоо бусад орн шиг байгаа бааз суурин дээр өөрөөр дэд бүтц дээр төвшөлтөд үйлдвэр бариагүй бүхнийг шинээр хийж байгаа. Та бүхэн мэдж байгаа ингээд одоо сайн шандаг үйлдвэрийн талбайтай холбосон 17 км зайд оршдог шүү дээ. Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам тавиал эхэлж илаа. За тэнд чи юу ч байхгүй цахилгаан эрчим хүч үйлдвэр өөр гэсэн цахилгаан станцтай. За ингээд эрчим хүч, ус юу гэдгийг одоо үйлдвэр шаардлагатай бүхий дэд бүтцийг цоо шинээр нь одоо ногоон зүлгэн дээр л барьж байгаа гэсэн үг шүү дээ. Энийг тэгээд одоо бас grassroots refinery гэж хэлдэг, greenfield refinery гэж хэлдэг. Ийм одоо үйлдвэр бол тэр болгон бол баригдахгүй байгаа тийм үү? Ер нь бол
дандаа байгаад идэв. Цэцрийн газрын засаг боловсруулах үйлдвэр гэдэг бол ер нь анхны үйлдвэр 200 жилийн өмнө баригдсан тийм. Яг хүн төрөлхтөнд одоо дэлхийд дахин түгээмэл болоод 100 жил болж шít. Тэгэхээр одоо ингээд манайх бол цав шинээр ингээд барьж байгаа. Гэтэ өмнө нь бас Монгол улсад зүүн баянгийн тосонд түшгэлсэн газрын тосны боловсруулах үйлдвэр бол байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ яг санхүү гэхээс илүү эдийн засаг тийм ээ. Эдийн засаг одоо хүнд аж үйлдвэрийн одоо тооцоолол, тоног төхөөрөмж, тэнд одоо шаардлагатай эрчим хүч тийм ээ, ус, дулаан, уурын шаардлага энэ тооцоолол энтрийг бол мэдхэд зайлшгүй эдийн засаг тийм одоо санхүү мэдлэг хэрэгтэй. Дээрээс нь чинь ганцхан тэрэг тооцоолохоос илүүтэйгээр бид нэр EPC гэрээ гэдэг тийм EPC гэдэг гэрээний дагуу явагддаг учраас бид нэр олон тооны инженерчлийн одоо үйлдвэрлэгч тийм ээ одоо тоног төхөөрөмж нийлүүлэгч энэ EPC гэрээний дагуу гүйцэтгэгч компаниудтай бид нар ингээд харилцсан асар их гэрээ хэлцээний одоо ажлууд хийдэг. Үүнд бол зайлшгүй одоо инженерийн мэдлэгээс гадна бас эдийн засаг тийм ээ бас том глобал одоо асуудлуудыг ойлгодог мэддэг байх шаардлагатай юм. EPC гэрээ гэхээр нөгөө инженерчлэл барилга байгуулалт барилга угсрал тийм гэдэг ингээд дөрвөн тустай одоо тустай гэх юм уу дараалтаа чих юм уу тийм гэрээ яригадаад байсан шүү дээ. Том дөрвөлөө хэрэгжиж энэ төсөл бүрэн дуусгаар. Тэгэхээр энэ дээр яг Монголын тал буюу одоо яг танай компани яг юуг нь хариуцдаг вэ? Энтхэгийн тал бол мэдээ санхүүжилэн гаргаад бас тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд энд бас угсраадах шүү дээ. Энэ тал дээр та энэ ялгаа зааг нь гаргаж өгч. За тийм. Ер нь яг энийг ярих юм эхлээд EPC гэрээ гэж юу юм гэдгийг нэг товчхолч тийм ээ. FIDIC буюу олон улсын зөвлөх инженеруудын нийгэмлэгж байдаг. Түүнээс одоо гаргасан барилга угсралтын гэрээний загвар гэрээ байхгүй. Тэгэхээр энэ бол 100-аад жилийн турш олон улсад хэрэгжсэн одоо томоохон төслүүд барилга угсралтын ажилтны инженерчлийн ажил энтерт гарсан одоо жишээнүүдээс төвөрлөн аваад бий болгосон ноу-ховд үндэслэсэн ийм талуудын одоо эрхцээг зохицуулсан тийм ээ. Үүрэг хариуцлага одоо гэрээ эрхцэн үүрэг хариуцлагыг тусгасан ийм гэрээ юм байна. Тэгээ EPC гэрээ гэдэг бол ер нь ямар төсөл гэдгээс төслийн онцгоос шалтгаалаад хэд хэдэн янз байдгийг улаан, ногоон, шар, улбар шар, мөнгөн гэд. Манайх бол мөнгөн номоор FIDIC гэрээний мөнгөн номыг дагаж явдаг. Тэр нь юу гэхээр инженерчлэл өөрөө хэлсэн инженерчлэл барилга угсрал худалдан авалт барилга угсрал гэсэн ийм багц ажил өөрөөр хэлбэл бүхэл үнийн дүнтэй төлхөр гардуулах нөхцөлтэй ийм гэрээ юм байна. За энэ EPC гэрээний хувьд бол манайх бол захиалагч тал, гүйцэтгэгч тал болохоор одоо инженерчлэл энэ бол гэхдээ эхний шатны суурь инженерчлэл яриаггүй инженерийн наривчлсан зураг төсөл гэж хэлж байгаа бид нар Монголоор. За мөн одоо бараа материал тоног төхөөрөмжийн худалдаа авалт барилга угсралтыг бүхэлдэн тэр хүмүүс 100% одоо хариуцлага хүлээдэг ийм төрлийн гэрээ. Манайх захиалагч талаас бол одоо бүх төрлийн хяналтыг хэрэгжүүлнэ. Энэ төслийг одоо амжилттай хэрэгжүүлэх биднээс өөрсдөө үүрэг хүлээсэн улсууд төрөлсгийн өмнөөс ажилладаг. Мөн олон улсын жишгийн дагуу ийм EPC гэрээ бол ингэж явж байхад хажууд нь зайлшгүй захиалагчийн өмнөөс төслийн менежментийн зөвлөх гэж компани ажиллах ёстой. Манай төслийн менежментийн зөвлөх бол энтхийн инженерингийн одоо хамгийн нэр хүндтэй компаниудыг Engineers India гэж компани бол одоо эхнээс нь ажиллаж байгаа. Энэ компаниуд бол одоо бидэнтэй хамтарч бүх одоо үйлдвэрийн төслийн бүхэл одоо худалдан авалт барилга угсрал инженерингийн шатад бол хяналт тавьж ажилладаг. Тэгэхээр за баригдад дууссаны дараа яг одоо үйл ажиллагаа явуулаад бүтээгдэхүүн гаргаад эхэлнэ. Тэгэхээр тэр үед энэ харилцаа юу ямар болох вэ? Монголчууд юуг нь хариуцах вэ? Энтхүүд юуг нь хариуцах вэ? Ер нь бол бид 100% хариуцсан шүү дээ. Яг энэ үйлдвэрийн тохируулга зөвшөөрлтийн хугацаа гэж байдгийг. Тэр бол өнгөрөө дуусаад бол бид манад хүлээл гэж өгнө. Тэгэхээр бид өөрсдөө хариуцна. Зүгээр яг өнөөгийн байдлаар бол бид нэг нүгээр ярихад энэ газрын тос боловсруулах үйлдвэр гэдэг бол энгийн үйлдвэр биш. Энэ бол цэцрэг дэлбэрэх онц аюултай нефт химийн үйлдвэр. Тийм учраас ер нь байгууламж тус бүр дээр 3 ээлжтэйгээр энэ тасралтгүй ажилладаг шүү дээ. 3 ээлжтэйгээр үйлдвэрийн 15-аас 20 жилийн туршлагатай одоо гол удирдах инженерүүд бол ажиллах хэрэгтэй. Эдгээр хүмүүсийг бид бол одоо манай инженерүүд тийм зэрэгтэй болтол бас гаднаас авч ажиллах шаардлага үүсэх байх. Гэтэ гол инженерүүд нь тийм. Окей. За тэгэхээр ямар ч байсан ашиглалтанд орсны дараа бол дотоодынхоо одоо түүхий дээр үйлдвэрлэсэн бензинийг хэрэглэгч талдаа. Үйл ажиллагааг нь явуулах талд бол явандаа монголчууд бүх менежментийг хийх. За дээрэс нь тэндээс орж иж байгаа орлого
За тэгээд зардлууд татвар гих мэтчлэн за тэгээд тэр компаниас одоо үүсэх ашиг энэ бүгд бол Монголын талд үлдэнэ гэдэг бас нэг юм өнцөг бол надад харагдаад байна л да. Өнөөдөр хоёудлогоо ингээ харахад бол нэг л том юм экспортн дээр ингээл хэдэн тэрбумаар доллараар экспорт гараад идэг, зэсийн экспорт өслөөлгээд идэг. Гэтэл яг нөгөө ашиг нь бол Монгол руу эдийн засаг руу орж ирэхгүй йогийн одоо гол хөрөнгө оруулалттай учраас манай эдийн засагт орж ирдгүү шингэдэггүй гэдэг бас ийм шүмжлэл бол эдийн засгчдын дунд байдаг л та. Тэгэхээр тэр талаасаа ингээд харахад бол эдийн засагч хүний хувьд, санхүүч хүний хувьд бол миний хувьд бол их баяртай байгаа гэдгийг бас ташрал хэлмээр байна. За тэгэхээр одоо бол гүйцэтгэл нэг 50% явж ийн гэдэг мэдээлэл байна. За дээрэс нь анх бол 1.2 тэрбум долларын тэзүүгээд 1.2 тэрбум долларын санхүүж шаардлагатай гээд 18 онд баталж ирсэн. За 15 онд 1.7 болж өссөн байна. За 25 онд тийм. Улсын их хурлаар 25 онд улсын их хурлаар батлуулсан байна. Тэгэхээр энэ дүн маань ингээд өсөж ийн л доо. Тэгэхээр энэ дээр ер нь одоо бас санхүүж хүний хувьд энэ ихнийх нь төсвөр явж болоогүй гэдэг нэг юм асуулт байна. Ягаад төсөв? Ер нь ямар ч одоо төслийн үн бол байнга өснө шүү дээ. Цаг хугацаа өнгөрөхөд бидний цалин мөнгө өсдөг тийм ээ. Бүгд өсөж байгаа. Дээрээс нь одоо энэ бүх төрлийн барилгын ажил одоо бүтээн байгуулалтын ажлуудыг бүгдээрээ тийм индексээр өсдөг шүү дээ тийм үү. Жишээлбэл манай энэ нефт химийн салбарын энэ индексийг бол одоо Nielsen Forer индексээр хэмждэг. За тэргээрч тэр одоо тоног төхөөрөмж, бараа материал, цалин хөлсийн үн бол жил бүр өсч идэг. Гэхдээ манай энэ төсөл одоо бас ковид сар тахал гээд энэ маш одоо судлаачид 2 дугаар дайны дараа орох хэмжээний эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал гэж ярьсан шүү дээ. Тэр үед бол яг бидний тендер зарлах болов таарсан. Гэхдээ бид нэр яг тэр үеийн тендерийн одоо ирүүлсэн тендерийн үнээр хэрвээ бид нар бариулсан энэ төсөл үнэхээр одоо хүмүүсийн одоо яагаад гэдэг баг 3 тэрбумлууд өгөхөөр нэг багц ажил дээр тэрбум 260 сая долларын санал ирж ирсэн шүү дээ. Гэхдээ бид бүгдийг хүчингү болгосон. За энэ хүчингү болгосон энэ хугацаа бол мэдээж бас бидэрт бол хамгийн одоо бидний төсөл хэрэгжүүлэгч бидний бол хамгийн хүнд үе байсан. Тэгэхдээ бид нар эндхийн төр засгийн байгууллага санхүүжүүлэгч Эксим банктай нийлж жагаад тэр тендерүүдийг цуцлж дахин одоо юу яасан техник бичиг баримттай өөрчлөлтөөр оруулаад тийм ээ бас commercial terms-ноос өөрчлөлт оруулж байгаад ингээд дахин зарлаа бид нар харьцангуй өрсөлдөөнийг их хэмжээгээр бий болгож байгаад энэ төслийн өнөөдөр 34% үнэ өссөн гэдэг бол бас гайгүй гэж бодож байгаа. За манай зүгээр харьцуулж хэлэхэд манай Монголын улсын төсвөр хөсвийн хөрөнгөөр баригдаж байгаа одоо барилгуудыг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ингээ харах юм бол 18 оноос хэдэн хувирсан та одоо эдийн засгийн шүүний хувьд хэдэн хувирсан бол 18 оноос хойш тийм үү. Тэгэхдээ энэ одоо манай энэ 30 орчим хувиар өссөн гэд байгаа нь зөвхөн үнийн өсөлтөөс болоогүй. За үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл гэдэг бол ер нь энэ үйлдвэрнийг иймэрхүү байгууламжаас бүрдэх юм байна, ийм хийх юм байна те. За ингэхээр төсөв төртгөнийг иймэрхүү байх юм байна. Гэхдээ хэлбэлзэлтэй тийм ээ. Одоо 30-40% одоо асах нэмэх юм хэлбэлзэлтэй тэр бол гаргаж байгаа шүү дээ. За тэгээ яг түрүүн хэлсэн манай үйлдвэр 19 оноос инженерчлэлд эхлэхэд одоо инженерчлэл 5 үе шаттай. Тэгээд үе шат болгонд наривчлагдаж явж байгаа хгүй тэр тоо чинь. За ингээд EPC тендер зарлсны дараа бол тендер одоо хүлээж авч байгаа шүү дээ. Тэр дүнгээр бол ерөнхийдөө ингээд бид нар за энэ бол боломжийн дүн байна тий. Тэгээ одоо тэр шалгаруулж байгаа шүү дээ олон компанид өрсөлдөөн дундаас. Тэгээ тэр дүнгийн нийлбэрээр бол манайч 4 багц ажилтай. Дээрээс нь төслийн менежментийн зөвлөхийн зардал байгаа, лиценз эзэмшигч манайх 4 орны 7 байгууламж Америк, Итали тийм ээ Голланд, Францын лицензээр барьж байгаа шүү дээ. Энэ лиценз эзэмшигчдийн төлбөр гих мэтлэн энэ бүх зардал нийлээд одоо ингээд тэрбум 650 болсон. Тэрбум 700 гэдэг бол бас нэг юм магадлалгүй ажлыг оруулаад энтэхгүйд бас нэг юм бутархаад овш бүхэл болгож ингэж бас яаж байгаа юм тийм ээ. Цаашаа дахиад янз бүрийн гаруул бас ингээд тэг жижиг сажиг юм гарах юм бол дахиад мөнгө төр гэж хооронд гисэн юм шиг байгаа. За тэгээд юу манайх бол техникийн хувьд бол нэлээд олон өөрчлөлтүүд хийсэн. Би зүгээр ганцхан жишээ хэлээ. Сая бас ерөнхий сайдынхаа очиход бас дэнжээ тайлбарлаж байсан надад зүгээр. Шингэрүүлсэн шатлагхийн одоо манай савнуудыг тэзүүдэр зүгээр бөмбөрцөг хэлбэртэй юм 3 тулгууртай ийм сав байсан. Тэрийг бол бид нэр
энэ үйлдвэр бол Монголд ганцхан гэдгийг дандаа санах хэрэгтэй. Дээрээс нь янз бүрийн одоо доголдол, гэмтэл, техникийн эвдрэл гарахад манайд энийг түргэн шуурхай нийлүүлждэг ийм аж үйлдвэр манай улсад алга гэдгийг бас техник тоног хөтгөөрөмж үйлдвэрлэдэг тийм аж ахуйн нэгж байхгүй гэдгээ бас бид нар бүх өөрсдийнхөө Монголынхаа нөхцөл байдал тээвэрлэлт тийм үү дэд бүтэц одоо манайх дээрээс нь энэ ажил явуулахад манай адаглал байгаль цагуурын нөхцөл бол экстрем байна тийм ээ бид нар чинь жилийн дөнгөж 6 сар хагас 7 сар орчимд ажиллаж болж шít. Тэгэхээр энэ мэнийг бодож байгаа бид нар хамгийн одоо найдвартай хамгийн өндөр чанарын ийм технологийн сонголтууд улс хийж байгаа. Тэр нь зөвхөн одоо аюулгүй ажиллагаанаас гадна байгаль орчин одоо олон улс өнөөдөр хамгийн орчин үед дагаж мөрдөж байгаа норм стандартуудад нийцүүлэх тэр энэ болгон чинь за энэ тоноглолыг тавихгүй бол жишээ нь цахилгаан станц дээр ESP гэж юм байдаг тийм ээ одоо цахилгаан үндэс баригч мөн одоо Dinox гэх мэт энэ байгууламжийг ингээд барихгүй бол одоо тэр орчин үеийн тэр нормыг бол хангахгүй нэ гих мэтчлэн. За дээрээс нь түрүүний шингэрүүлсэн шатыг заавалжгүй газар дор ингээд булдаг тийм торпедо маягийн хэлбэртэй тийм хөлгүү ингэж хийхгүй бол одоо сүүлийн үеийн газрын засгийн үйлдвэрт гарсан осол аваарын шалтгааны тэдэн хувь нь тиймнээс болж гинэ энэ гэсэн юмнууд ч бас бид нар судалж байгаа ш. Тэгэхээр иймэрхүү техникийн дандаа сайжруулах чиглэлтэй. За өнөөдөр техникийн шийдлийг бид нар сайжруулсныхаа үр дүнг бол олон жилийн хугацаанд бол одоо хүртэн шүү дээ. Ер нь энэ энтхийн зээл чинь маш удаан 20 жилийн хугацаатай тийм ээ. Тэгэхээр юу хахаар эдийн засгч хүмүүсийн хоорондоо ярих юм бол 1.7 тэрбум долларыг 20 жил одоо хуваахад жилдээ хэд гарах уу? Тэрбум 236-г 20 жилд хуваахад жилдээ хэд гарах уу гэхээр нэг 20 сая долларын зөрөө гарч байгаа боловч түүнээс одоо үүдэж гарч болзошгүй эвдрэл гэмтрэл цаг хугацааны алдагдал тийм үү үйлдвэр зогсон байдалд орвол яг эднээс бол хамаагүй одоо жинэлж үзэх хэрэгтэй л дээ бидний ажил гэдэг чинь ерөнхийдөө тактик стратеги боловсруулах дээрээс нь одоо асуудлуудаа ач холбогдол болоод тийм ээ цаг хугацаагаар нь жинэлж үзээд маневруудаа хийдэг ийм л ажлууд ерөнхийдөө бид нэр зохион байгуулж байгаа шүү дээ. Өнөөдрийн зардлаа бодоод богино настай юм хийх үү? Эсвэл тодорхой зардал гаргаад урт настай юм хийх үү гэдэг. Тий. Осон даваар дээрээс бас дээрээс. аюулгүй ажиллана. За сүүлийн асуултыг бас танаас асуухыг хүсэж байна. Юу гэхээр за ер нь бол Монголд өчнөө бид нар одоо мега төсөл ярьдаг аа 14 5 мега төсөл гэл ингээл. За энэ дээрээс ингээд тэзүүгээр ингээд цаасаараа үлддэг ихэнх гэдэг. За тэгээд дээрээс нь бас ингээд харахаар 90 оноос хойш ер нь яг төр засаг өөрөө менежментийг аваад явсан одоо ийм ажил гэвэл одоо Эрдэнэс тавталгааг хэлж болохоор байна л дээ. Гэтэл өнөөдөр Эрдэнэс тавталгаа нь одоо ямар нөхцөлд байгаа л дээ. Бөө одоо маргаан дагуулсан, ингээ асуудал дагуулсан. Ингээд энэ бүхний үйл явдлаас болоод ер нь бол иргэд одоо төр засагтай итгэл их суларч байна л да. Улам бүр суларч байна. Тэгэхээр асуулт юу вэ гэхээр таны яг одоо энэ удирдах байгаа төсөл маань бол энэ 90 оноос хойш анх удаагийн ийм өндөр технологийн их дүнтэй урт хугацаанд хэрэгжиж байгаа. За тэгээд ашиглалтанд орсны дараа бол Монголын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой стратеги ийм төсөл байгаад. За мэдээж хэрэг амжилттай болчвол бүгд л алга ташна. За харин амжилтгүй болвол яах вэ гэхээр яг өнөөдрийн бодит практик бол тухайн ажлыг хийжсэн хүн л буруутаад үлддэг ийм л юм. Нийгэм бол ийм л болчиход байна шүү дээ. Тэгэхээр би бас танаас асуух гэдэг нь юу гэхээр та бас эмэгтэй хүн байна тийм ээ. Одоо ийм том эрсдэлтэй юм руу ингэж орох болсон яг одоо таны одоо шалтгаан гэх юм уу? Эсвэл яг юу таныг ийшээ ингэж энийг хийчи гэдэг ив зэрэг гаргахад хүрв гэдэг асуултыг асууя. Тэг харамсалтай нь бас энэ ард иргэд маань төр засагтаа төр засгийн хийж байгаа одоо ажилд итгэл алдрах тийм ээ. Тэгээ олон тооны залууч гадагшаа гарч байгаа би үнэхээр харамсдаг. Гэтэ яг бас тиймэрхүү нөхцөл байдлыг үүсгэх бас юунууд шалтгаанууд ч бас байна тийм үү. Гэхдээ яг энэ төслийг ер нь ач холбогдлын ингээ ирэмбэлж ярихдаа би хамгийн түрүүнд одоо эрчим хүчний мэдээж хараат бус байдлаас тийм ээ гарах аажмаар хоёрдугаарт эдийн засагт одоо ногдол ашиг болоод татварын
хэлбэрээр их хэмжээний тийм ээ одоо улсын төсөвт ингээд орлого оруулах нь эдэргээд ингээд ярьдаг байлаа л да. Гадагшаа урсгах валютын урсгалыг зогсоох, ажлын байр бий болгох, нэмэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн одоо өөрийнхөө дотоодын тийм ээ түүхийдээ боловсруулад нэмэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэдэг маш олон төрлийн одоо ач холбогдол нийгмийн эдийн засгийн үр хөвж ярьдаг бах та бас хамгийн сүүлд нь нэг ингээд залуу үедээ юм мотивац өгөх мөх тийм ээ урам зориг гэж хэлдэг гэсэн. Одоо би энийг нэгдүгээр хэлье гэж боддог гэсэн. Одоо төр засагтаа ингээд тийм та сая хийж итгэл алдарсан. Энэ одоо шинээр бий болоосоо гэж би бодож байна тийм ээ. Одоо ард иргэд маань төр засагтаа итгэдэг болоосоо энэ мэдээж манай одоо бидний зүгээс бол хийх ажил зөндөө байгаа. Энэ одоо босромог үйлдэлийг тийм иймэрхүү бүгдээрээ зогсож тийм ээ. Залуучууд маань одоо ийм сайхан эрүүл сарвал нийгэм эдийн засгийн орчинд ажиллаж амьдрахыг хүсэж шгэ. За миний хувьд ягаад энэ төслийг хийсэн гэхээр би нэг амар одоо юу гэдэг зоригтой эрсдэл үүрэгч энэ сууднээс илүүтэйгээр хэн нэгэн би ерөөсөө би гэж ерөөсөө нэг бодохгүй байгаа шүү дээ. Хэн нэгэн хүн энийг хийж таараа яг би аваад явж чадах юм байна гэдэг юм хүнд өөрт нэг юм төсөөлөл байдаг. Тэр хаанаас гарсан бэ гэвэл одоо миний Герман улсад олж авсан одоо жаахан ч гэсэн байдаг бол боловсрал мань байж гэн үтсэн харсан юм маань байж гэн бас ажлын маань туршлага байж гэн тийм ээ. Тэгээд ч яг энэ төслийг би яг захирал нь болохоор ингэж олон нийтэд харагддаг боловч энэний чинь одоо манай хамт олон гэж маш чадaltaй том инженерүүдээс бүрдсэн баг байж гэн. Дээрээс нь энэ чинь олон улсын оролцоотой 11 улс оролцдог шүү дээ. Манай дамжуулах олон үйлдвэр тийм гадаадын олон 100 мянган хүмүүсийн эрдэм мэдлэг им чадвараар бүтэж байгаа юм байхгүй юу? Яг бид нар бол зөвхөн удирдан зохион байгуул би одоо удирдан зохион байгуулж байгаа нь бол үнэн. Гэхдээ энийг бол одоо яг тэр уураг, тарих энэ үйлдвэрийг зохион бүтээгээс өсвөлээ тэр бүх тоног төхөөрөмжийн маш нэрэн шүү дээ. Энэ барилга өсөл бүх юмыг бол тэр олон хүний одоо уураг, тарих хүч хөдөлмөрөөр бүтэж байгаа. Тэр хүн болгоны төсөлд оролцож байгаа хүн болгоны хүсэл тийм ээ. Хүсэл бол энэ үйлдвэрээ хурдан барих юмсан. Яг ард нийт бол хурдан бариач энэ бичээд манайхад бол бид нар бэрхшээл бол тоочхоор тэрийг бол хүн тоодгүй юм билээ шүү дээ. Мэдээж асар их бэрхшээлтэй том төсөл том зовлонтой. Гэхдээ бид нар нэгч зогсолтгүй урагшилж байгаа дөрөв хэлсэн. Тэгэхээр энэ бол ямар ч цоо шин хэмжээний ийм салбарын ялангуяа нефт химийн үйлдвэрийн технологи гэдэг бол тэсэн өөр. Тэр одоо хий шингэн тийм үү нүүрс ус төрөгчийн одоо том бүлгүүдийг тийм нэг бүлгийн нэгдлүүдийг тэр тодорхой даралт температур тийм үү тэг одоо тэрэнд урсгаж нааш цааш нь тэр олон байгууламжуудад бол жишээлбэл одоо л хэд чинь ил баригдах байгаа 521 км шугам олон үйлдвэр дээр баригдах чинь шүү дээ. Тэрийг чинь бүгдээрийг одоо энэ процессын байгууламжууд, дагалдах байгууламжуудын танк фарм эдэртэй холбох автомат систем айгүй үнэхээр цогц ажил. Энийг бол одоо энэ бас өндөр боловсралтай мэдлэг чадвартай тийм хүмүүс бол хийдгээ. За алтан цэцгийн захиралд баярлалаа. Тэгээд энэ төсөл маань анх одоо та удирдах эхэлсэн өнөөдөр хүртэл 6 жилийн хугацаанд тасралтгүй тэгээд нэг одоо удирдагчийн гараар гэх юм уу те ингээд явж байна. Тэгээд 28 онд одоо дуусах төлөвлөгөөтэй байгаа гэдэг ийм бас мэдээлэл байна. Тэгээд та бүхний ажилд амжилт төсөө 28 оноос бүгдээрээ машиныхаа одоо банк нь Монгол бензинээ хийгээд ингээд хэрэглэгчд маань ард түмэн маань илүү аз жаргалтай байх болох тэр цаг төтлөх болтугай гэж хүсье. За таны өрөөлд баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан бол бас талархал илэрхийлье. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн сэдв хийх өндөрлж байна. Шатхууна шийдий хэмээх сэдвээр алтан цэцэг захиралтай ярилцлаа.